Одоо би гэртээ танилцуулъя. Аннэрлэн. Аннэргээ чи үлдээ. За. Ээж бол Солонгос. Аав нь англи. Би чинь танаа аав чинь англи юм уу? Ээж чинь Солонгос юм уу? Тэгээ чи Монгол юм уу? Хамтран зохион байгуулагч Хөөхөд радио FM 107.5. Үл мэдэх цэцгэн хотгонд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Одоо би гэртээ танилцуулъя. Аннэрлэн. Аннэргээ чи үлдээ. За. Манай аннэр биш үү? Нэрээ үсгээр хэлж сурцсан тий. Тэгээ бүр гоё мөр зөрөө хөдлөж жагаад өөрийгөө өсгүүд нэрнийхөө өсгүүдийг хэлж илээ шүү дээ. Аль үзүүлдэ. Окей. Дахиад ихнээсэн. Ой. Аннэр. Чи нэг нөгөө нэг нэвтрүүлгээр нь штэ бид гурав уулзсан штэ. Тэгэхэд ингээд заа гэдэг англиар нэг дуулсан те. Тэргээ санаж гин үү? Яаж дууллаа? Чи англи хэлээр нь яагаад юм гоё мундаг сурцсан? Хаана сурсан? Би YouTube дээр үзээд. Нэрээ юу? YouTube үзээд байвал англи хэл сурчт юм уу? Тийм да. Ямар мундаг энэ чи сайн YouTube үзэх хэрэгтэй юм байна л да. Гэхдээ YouTuber-ыг биш. YouTube англи хэл дээр. За ёо. Юу хэлдэг гинэ? YouTube гэдэг юм уу? Англиар YouTube. За. Окей, Тийшээ ямар шинэ хэлий YouTube ингэ биш. Яаж хэлэх вэ? YouTube. Манай дүү ингэж гэдэг. Манай дүү ингэж хэлдэг. Япууд. Би бас заримдаа тэгчих гээд байдсан шүү дээ. Өөшөө Япутер гэд юу лээ гэж бодоод байдсан шүү дээ. YouTube-ээр. За. Өөш бид хоёрт манай найз шүү дээ. Бэлэгтэй ирсэн. Маш гоё шүлэгтэй ирсэн тий. Би ч за. Тэгээд шүлгийг хилэнгүүт нь манай үл мэдэх сурсан гоё хөгжмөөрөө бас ард нь туслая гэдэг байгаа тийм үү. За эхлэе. Ямар шүлэг үлээ миний үчи? Хэрэм гэдэг шүлэг одоо уншина. Сасгар 5 шүүлтэй. Содон 2 жигтэй. Бачаа самар дүүдэг бахан хөргөн хэрэм. За баярлалаа үл мэдхээ бид хоёрыг маш сайхан дэмжлээ. Хэрэмлгээд ах энэ хэрэм одоо хаана байдаг? Юу юм бэ? Хэрмэл ой модонд байдаг. Ой модны модон дээр нь байдаг. Тийм үү? Энийхүү мэдхүү хэрмийг. Англиар юу гэдэг хэрмийг? Squirrel. Юу гэдэг гинэ? Squirrel. Тийшээ squirrel гэдэг. Жохоо шээ хэдүүлээ Америк хүмүүс нэрлэх үү? Англи үсэг нэрлэх үү? Англи үсэг нэрлэх юм уу? Англи үг хэлэх юм уу гоо та? Англи үг. За тэгээ тэрийг уралдах уу? За. Чамаас эхлэх юм уу? 3 хэлж чадах 5 хэлж чадах юм бол ялна. За. Хинээс эхлэх юм? За. Yes. За одоо чиний үг. Yes гинэ. За. How are you? Би болохоор Hi. Тачаагүй тодорхой. За. This is apple. This is apple. Юу гэж байгаа? Орчуулаарай. Амир. Энэ бол алим. Энэ бол алим. За одоо чи. I love pear. Тэр нь юу гэсэн үг юм? Би лэр туртай. Тийм үү. За байж би юу гоо? Би болохоор bye. I love you mom. Тэр нь юу гэсэн үг юм? Би хайртай шүү. За. За би одоо хоёр систем мундаг юм бас. За одоо тэгвэл анир хилээл дуусгах чи да. Үл мэдхээ одоо хуураа тэр хажуудаа тайвчих юм чи одоо. Тий чи мундаглаа битээр чадахгүй тэгтээ баярлалаа. За. I love my mom but I love my dad too. Яг юу гэж вэ? Би ээжтэй хайртай тэгээ бас аавда хайртай. За би тэгвэл ингэ дуусчих уу? Тэг. Thank you. Are you kidding me? Баярлаа. Are you kidding me? Чи надад тоглоод нь уу? Би тоглоогүй. За. За ингээд англи хэлний хичээл амжилттай сайхан орлоо. Англи хэлний хичээлээ? Тийштэй.
хичээл ороогүй шүү дээ. Орчлоо штэ сая. Сургууль шүү дээ. Одоо англи хэлийг вэ штэ. Бас биеийн тамиртай холсон хичээл орох гээд энэ заа юу. Манай үл мэдэх анир хоёр маань болохоор хөдөлгөөний хийн. Гэтэ анир болохоор тэр хөдөлгөөн тэр одоо нөгөө хөдөлгөөн ямар нэртэй гэж англиар заан тэ. За. Юу лээ? Backflip. Backflip. За backflip хийгээрэй. Backflip гэж яахыг хэлдэг. Ингээд үү? Бишээ тэр чинь энэ юу лээ? Ингээд. Аргашаа ингээд. Оо яан. Хэрэггүй чи уун чин. За ойлголоо хэрэггүй мэн. Backflip хэрэггүй мэн. За. Ингээд энийг ийж юу гэдэг лээ? Split. Split хийгээд. За. Ой яа. Аагийн чинь чадахгүй. Аагийн бол чадна. Аагийн чадна. За болцсон. Бос чадах нь. Оо онц хөөхөд. За үл мэддэг бол аагийн split. Оо ёо тайрста. Оо. Оо за тэр бол өстой тэгж тохироогүй шүү хоёлаа. За тэгэхээр сая болоод шүү бид нар бас анирынхаа тусламжтайгаар бас нэг ганцаар юм үг сурж авлаа шүү дээ. Ингээд суухыг чи юу гэдэг байх нь үл мэдхээ. Split гэдэг байх нь байна. Амархан заяо. Юу кидими гэжснээс дээр байх нь байна заяо. Ойлгосноо. За. Миний үг эмээ үг нь хин гэдэг. Өөхийн нэм бол нимаа. Тэгээд эмээхийн нэм бол хандаа. Ааха. Эмээ үг нь тэгээд миний өдөр олон юм зааж өгвөө. Хичээлийн хийлэгдэг. Эмээ нь бол хичээлийн мэдгүй. Тэгээ бас өвөө нь бол өвөө нь өөрөө хичээлийг өвөө нь өөрөө зүгээр хичээгүй бичиг хийлэгдэг. Тэгээд зүгээр гэрийнх нь хичээгүй бичиг тэгээд бас яадаг гэсэн. Ааха. Ойлгомжтой. Юу өвөө нь сайн зааж гинүү эмээ нь миний үг хичээлийг сайн зааж гинүү? Өвөө. Ааха яагаад? Өвөө нь илүү юм мэддэм үү? Сая ширхэнд хийдэг саяар эрсэнд хийлгээл ягаад би жоохон 10 тэгээд бас минутаар тэгээд 30 минут 20 минут 30 минут 20 минут тэгээд хэлээд тэгээд жоохон амарч яваад тэгээд яадаг байсан. Чи ядарч гинүү гэрийн даалгавар хийгээд? Тэгээд тэгээд өвөө нь гэсэн хуулан бичгийг хийхдээ өвөө нь муухай бичүүлэлээ бичүүлдэг. Хинээр бичүүлчтэй? Ядар. Өвөө нь өөрөө хуулан бичлэг хийчихдээ юм уу? Үгүй. Миний үг ядраад ахаарна уу? Үгүй. Айлаа бичүүлдэг. Юу бичүүлдэг? Айлаа бичүүлдэг. Айлаа бичүүлэг гэж юу юм? Айлаад бичүүлдэг. Арилгаад бичүүлд юм уу? Үгүй айлаад. Алиада? Тэр нь яа дээ? Дахин бичүүлдэг. Ахиад уу? Их чинь жоохон чих юм уу? За ёо. Жоохон нас явцсан байхгүй юу? Тэгээд дүүгийнхээ зарим яриаг ойлгохгүй битээ уурлаарай. За ёо. Их чинь заримдаа тэгдээ. Үйл мэдхээ. Баярлалаа. Харин тэгсэн дээр юм шиг байна. Тийм хамгийн зөв арга байна. За миний үчин эмээ өвгөө сая танилцууллаа. Ээж аваагаа танилцуулбал болох уу? Хин гэдэг миний үг аав нь? Хийх мэдтэй. Хизээ. Мартцсан штэ би. Би хийсэн штэ ингээд нас явцаа. Тэгээ мартаад идэг байхгүй юу? Хин блэ нэр нь? Бүтэн нэр үү? Тий. Бачаарл. Хагас нэр нь? Ука. Ямар сони бачаал бүртлээс хагас нар нь ука юм уу? За. Ээж нь? Бүтэн нэр нь? Одлаа. Нэр анхаа гэдэг нэртэй. Тэ? Бүтэн нэр нь баггүй юу? За аав ээж хоёр нь ямар ажил хийдэ? Ээж солонгос. Ээж бол солонгос. Аав нь англи. Аав нь англи. Би чинь танаа аав чинь англи юм уу? Ээж чинь солонгос юм уу? Тэгээ чи монгол юм уу? Үгүй аав нь бол англи хэлтэй, ээж нь солонгос хэлтэй. Яа дээ? Яадаг юм шиг байна үл мэдхээ. Ээж нь солонгос хэл дээр, аав нь англи хэл дээр. Яадаг юм шиг байна. Ингээ орчуулдаг зү. Орчуулдаг. Орчуулт юм уу? Яг яад юм бол? Ээж аав надад болцсон. Америк. Ээж аав надад болцсон. Ээж аав надад дарга болцсон. Одоо даргагүй болцсон. Одоо дарга болцсон тэгээ даргагүй болцсон юм уу? Дарга гэж хин. Ямар хүн бидийн дарга гэж? Дарга чинь яг хүмүүсүүдийг яг буруу хийсний ажлыг гаргадаг. Тэгээд зөв хийсний тэгээд бас сайн ажилладаг. Ажиллаараа ингэ сайн
тэгэхээр сайн ажилладаг хүмүүсүүдийг тэгээд ажил нь байлгадаг. Тэгээд муу ажлын нэг хөө явуулчих. Хөөгөө бүр явуулчих уу? Яв гэ явуулчих юм уу? Бараг ингэж юм шүү. За арайчтай үл битгэж чи тийм дарга байвал хэцүү юм байна. Яаж чи миний дарга болоогүй? Тэгвэл намайг пок гэнэ шүү дээ. Йой. За танаа арай ээж авч чинь тэгдэм биш үсттэй. Муу ажил хийгээд байна. Пок үгүй юу? Сайн дарга танаа ээж аваа хоёр. Ааха. Ээж авийнхаа ажлыг хийх юм уу? Чи ч одоо том болоод одоо өөр ямар нэгэн гоё ажил хийх юм уу? Томлолтоо 6 багш юм. Томлолтоо 6 багш юм. Зургийн багш болох юм уу? За, юу зурдаг хүн болох уу? Бүх юм л Алим зурх уу, байгаль зурх уу, үл мэдхийг зурх уу? бүх юм. Тийм үү? Чиний хамгийн дуртай өнгийн юу юм тэгвэл? Яга. Оо, данч тийм баха. Миний хамгийн дуртай өнгийн ямар юм мэдэх вэ? Үгүй яда бол 3 дуртай өнгөга. За, Яган цагаан яган дээр болохоор юу лээ? за яах вэ? Цагаан дээр ягаан болохоор тэгээ бас ягаан. Тэгэл 3 дахь нь бас ягаан л байхгүй да. Тийм биз дээ. Охид чинь ягаан өнгөнд бол өстой дуртай байдаг аахгүй юу? Юу вэ? Шар. Шар. Гоё. Яста гоё. Тэг- Би ямар өнгө дуртай мэдхөө л мэдхээ. Улаа. Худлаадлаа. Би бүх өнгөнд дуртай. За, гурлаа одоо дараач байгаа хэсэгт ор. Өвөө мэхэ дуртай өнгө мэдэж цагаан. Танаа өвөө чинь ямар гоё өнгөнд дуртай юм бэ? Хоёр тэгээд эмээ нөгөө хоёр гоё цагаан. Аха. Хоёулаа цагаан дуртай. Оо за. Эмээ өвөөдөө минь түргээрээ заяа. За дараач үл мэдхээ чи юу болоод байгаа юм бэ яг? Робот болцсон юм уу? Яг яатсан? Чиний яг наадахтай чи яг адилхан нэг юм тааврыг би одоо таалах гэдэг нь одоо ирэх зочны заяа. Аль чи хөдөлтөй саяных шигэ? За эн чи яаж байгаа юм яг? Юу гүйлж байгаа юм? Бүжиг. Бүжиг ааха. Яг наадах шиг шинэ штэ ингэж янз бүрийн ингээ хөдөлгөөн хийдэг хүн одоо орж ирэн заяа. Юу. За оруулъя. Ийм ажил байдаг юм уу? За, зочин маань нэрчлээ үл мэдхээ. За чи таада би сая яагаад чамайг ингээ хөдөлгөөнөөр ингээд яг ийм ажил хийдэг хүн ирэндэ гэж хэлсэн гэж бодож байна? Мэдгүй наа. Бүжигчин гэж бодсон уу чи? Үгүй. Доол юм уу? Доол юм уу? Дуучин бас байж болоход юм. Гэхдээ хийдэг бас ажил нь маш их чухал ажил. Манай бэлгүүн ах нь байна шүү дээ, тэ? Дохионы орчуулга хилмэрч хийдэг. Дохио гэж ойлгож байна уу? Мэднэ. Яаж хэлдэг лээ? За. Яг үнэ ингээд ойлгуулдаг ахна. Тэгэхээр ямар хүмүүст ийм дохионы хил хэрэгтэй байдаг лээ? Хэлгүй юм. Яг үнэ. Өөрөөр хэлбэл ингээд бид нар шиг энгийн олон хүн шиг ингээд ярьж бол хараахан чаддаггүй. Бас дээрэс нь сайн сонсдгүй хүмүүс тийм ээ. Тэгэхээр тэд нар яадгүй гэхээр ийм өөр хэлээр хоорондоо ярьдаг, өөр хэлээр хүмүүстэй холбогддог, өөр хэлээр одоо ертөнцтэй танилцдаг ах нь шүү дээ. Тэр ийм чухал одоо тэр хэлийг ойлгодог ийм ах нь биднийг дэргэд сууж байна. За тий чи юу асуумаар байна вэ мэдхээ? Чи ярьчих юм байна л да шууд. Юу гэж байгаа юм болоо? Юу гэж байгаа юм болоо харин. Тэр юу вэ? Тэр юу вэ гинэ? Байж болох юм байна. Энэ юу гэсэн үг вэ? Мэдхгүй. Энэ юу вэ? Энэ ер нь юу вэ гэдэг дохионы хэл гэдэг за өөрийн хувьд царайны хувьд тий тэгээд бас хүмүүст ойлгуулахын тулд амар ингээд дохионы хэл маш ил гаргадаг. Дохоогоор ил гаргана, биеийн үзмдэрээ ил гаргана. Яг үнэ. Хараа яг их чинь тэгж яг зөв ойлголоо гэж бодож байна. Нөгөө хүмүүс чинь үл мэдхээ. Би энд байна л та чи надраа харуул. Манай бэлгүүнийг бүр ингээ ангац зарж штэ. Тэгэхээр аргагүй нөгөө нэг тэр хэлж байгаа үгээ их сайхан ойлгомжтой зөв илэрхийлэхийн тулд зөвхөн гар биш те нүүрний одоо энэ хөдөлгөөн
одоо янз бүрийн хувирлууд тий. Тэгээ бүр би тэр чигээр оролцдог байх нь шүү дээ мэдхээ. За жишээлбэл сайн байна уу гэдэг үгийг одоо манай хоёрт одоо зааж өгч болох уу? Болно. За харж байгаарай та хоёр сурж авъя шүү. Сайн байна уу? Сайн байсхан уу гэж үг. Нэг хүн дээр үгээр сайн байна уу гэдэг өөдөөсөө сайн байна уу? Сайн. Наадах нь сайн гэдэг. Сайн гэсэн үг байна шүү дээ тий. Анир наашаа хардаа ингэтэй гараа. Сайн гэсэн үг байна нэ хараа. Сайн. Тэгээд байна уу гэдэг нь юу? Байна уу? Байна уу? Ер нь зүрхэндээ авч байгаа гэж дух зүрх. Духнаасаа зүрхээрээ дамжуулаад бүхэнд мэдчилж гин гэсэн үг байна. За үлмэд үзэгчдтэйгээ нэг ментлэтгэхтэй сайн байна уу гэд. За. Сайн байна уу? За одоо үлмэд сайн байна уу? За анир ментлэрээ сайн байна уу? Зүйтэй одоо ариуна. Сайн байна уу? Хоорондоо хэрвээ одоо зүгээр найзууд уулзвал зүгээр сайн байна уу гэх нэ тий. За аниртайгаа ментлүүл мэдхэ. Сайн байна уу? Яста мундаг. За тэгвэл амархан юм биш тэгвэл мэдхэ тий. Яста айтайхан санагчлаа. Баяртай гэдгийг тэгвэл яаж баяртай. Энд бүр амархан юм байна. Баяртай гэд болоо юм. Харин үгүй гэх ингээл бол. Тий, тэр бол ойлгомжтой юм байна. Чиний харц өдр бол мундаг юм ба тий. Жохон тийм хэцүү юм заа л да. Жишээлбэл би манай хоёр чи хэдэн настай лээ? 6 настай миний хоёр хүчин тий. Би 6 настай гэвэл яах вэ? Би 6 настай. Би гэдгийг ингэж заагаад ингэж заах юм биш үү? Өөрийгөө заагаад 6 гэхийг 6 ингэж чигчийн урууга алгандаа ингээд тэгээд настай. Үе ямар гоё юм бэ? За би ихтэй чийжсэн хэлий. Би 6 настай. За үл мэдэх одоо. Би биш эрхийн уруугаараа тий. За зүв бэ минь нэг үгийн. За би за 6 зүйтэй. Настай зүйтэй онц. Мундаг. За одоо манай анир хэлээрэй. Би зүйтэй 6. Онц. Ямар мундаг юм намайг бодвол маш хурдан сурж штэ манай хоёр онц байна. За тэгэхээр үлмэтхээ миний хүү одоо ингээд эргэн тойронд нь яг ийм хэлээр ярьдаг хүүхдүүд найз нөхөд байгаа юу? Хин байна? Тарлаагүй юу? За тэгэхээр их чинь юу гэж хэлэх гэсэн гэхээр хэрвээ миний дүүнэрийн ангид нь эсвэл одоо найз нөхд нь ийм дохионы хэл хэрэгтэй дохиогоор ярьдаг байх юм бол та нар маань гайхахгүй, сандрахгүй, шоолохгүй харин яах ёстой байх нь уу? Харилцсан. Яаж харилцах нь вэ одоо? Ийм. Тий сайн уу? Чи сайн уу? Би 6 настай гэд ярих нь байна тийм үү? Үл мэдхээ миний хөл өвдөж байна хий юу гэж хэлэх үү? Миний хөл өвдөж байна. Ямар хэцүү юм бэ? Бүр өвдөх гэдэг нь өвдөх гэдэг нь чимэгч байгаа юм шиг үү? Өвдөх. Өвдөх. Ингээд миний би өвдөж байна. Байна гэдэг нь. Тийм байна. За хэлөө миний хөл өвдөж байгааг хэлээдэх одоо. Миний хөл өвдөж байна. Ястаа мундаг. Баярлалаа бэлгүүндээ. Маш их баярлалаа. Мидүүгийн хийж байгаа ажил биш үү? Маш их буянтай, их чухал ажил гэж би ойлгоо. Тэгэхээр Мидүү ингээд зөвхөн өөрөө энэ хэлийг мэдээ зогсохгүй. Дээрэс нь олон сайхан найзуудаа, олон хүнд энэ ажлаараа тусдаг үзүүлээд тий. Ингээд явж байгаад маш их баяртай байна. Тэгээд Мидүү чинь IT сурж байгаа юм байна тий. Тэр олон мэрэгчлээ болох нэ чи. Дохионы хэл мэрч IT чин. За тэгээд бодвол одоо олон гадаад хэлтэй болох бах тийм үү. Ингээд одоо Мидүүгийн ирээдүйн ажил амьдрал нь маш их одоо амжилтаар дүүрэн, амьдралын сайхан аз жаргалаар дүүрэн. За тэгээд одоо хизээч бидрийг дуутахад бэлэн байгаад биднэрт энэ гоё хэлээ зааж өгөрөө. За ёо. Баярлалаа. Баярлалаа.
мэдээ. За, одоо дараагийн хэсэгт шилжиж. Одоо би нэг үг хэлнэ. Та хоёр хэрвээ тэр үгийг мэддэг бол би мэднэ гэх ёстой шүү дээ, тийм ээ? За. Улс гэдэг үгийг хэн мэдэх вэ? Би мэднэ. Миний хөө мэдхгүй юм анира. Би мэднэ. Мэдэн штэ чи. Бид нар ямар за ойлголоо. Их чин дүүгээ мэдлээ. Бид нар ямар улсад амьдарч байгаа юм? Монгол. Тингээ мэдчихэл байгаа үсттэй улс гэдэг үгийг. Би улсууд нэрлэж чадна. Би улсууд нэрлэж чадна. Улсууд нэрлэж чадах уу? За гурлаа улс нэрлэе. За юу. За, үл мэд. Африк. Африк гэдэг улс байдаг лөө. За, минийх үү? Грек. Ямар гой улс хэлдэм бэ? За, би чинь Солонгос. Япон. За. Англи. Герман. Орос. Би герман хэлчихэж ш. Чи нөгөөдхөө юу? Нөө оцсон газараа хэлчихэж штэ. Би. Вьетнам. Вьетнам. Биш юу лээ? Юу гэнэ? Вьетнам. Япон. Бэж би одоо. Манчтэй. Би одоо. Гонконг ч улс мөн үү? За. Топа чара хот улс биш л дээ. Мөн. Мөн. Яг улс уу? Тэг яг. Яаж мэдсэн чи? Чами өөр газар ирсэн билээ. За, тэр чи Дубай байсан юм уу? Чами гэж хий. Чами гэж ютубер ч. Тэгээд бага ютубер чин заачтیں۔ Надад зүгээр. Одоо би үшиг гэж ютубер. Би. Тэр юу юм? Улс юм уу? Дахиад хэлдэ. Бээжин. Бээжин үү? За бэж инкер штэ. Улс хот гэж хоёр өөр нэр байгаа аахгүй юу? Ойлгосноо? За тэгэхээр манай улс чи ямар улс гинэ? Монгол. Америк бол Монгол. Бээжэндээ мэдхээ. Бид нар ямар хотод амьдарч байгаа вэ? Улаанбаатар. Яг үнэ. Тэгэхээр чинь ийм бахна штэ. Бид Монгол улсад амьдардаг. Манай Монгол улс чинь вэ штэ. Ямар улстай хэлэлдэг вүлээ? Орос түрүү хэлсэн те. Тэгээд Герман, Хятад. Ийм хоёр улстай хэлэлдэг. Манай Монгол улс чинь маш том газар нутагтай, маш их олон хүнтэй, хүн амтай тийм үү? За, тэгээд энэ Монгол улсын маань нийслэл хот нь Улаанбаатар. За, тэгвэл өөр яатсан хөмсгөө зангидсан сууж ах чинь бүр ядарсан уу? Зовлонтой юмэр. Сайхан бондгор ярих гээд ах чинь урдаас ингээд улс яриад ах юм те. За ерөөсөө тийм хэцүү юм болчих. Ерөөсөө зүгээр биштэй анирийнхаа биштэй хаагур явсныг л яриулчих заа юу. За миний хүч хаагур явлаа. Хаана очисон гэлээ Бээжин. За Бээжин очисон гэсэн, Вьетнам очисон гэсэн, өөр чи хааш очисон гэлээ? Гонконг очисон гэсэн те. Юу аш? Хангаг штэ. Тэгвэл Дубай. За тэгэхээр штэ. Энэ улс орнуудад очиод хамгийн их таалагдсан гоё оцсон газар нь хаана байсан? Минийх лав. Япон. Япон. Үлмичсэн миний явсан газар дээр яг Хилээд ах юм. харин тий яваагүй газар дээр тий. Харин тий. Энд чи би анираас асууж штэ үл мэдхээ. Хамгийн гоё оцсон газар нь хаана байсан бэ гэд би асууж ин анираас. Миний дуртай газар бол Вьетнам. Вьетнам. Вьетнам гэдэг. Вьетнам. Вьетнам. Энэ улс орны улсууд тайрыг сонсчод энэ яаж байгаа юм манай улсыг ингэж хэлтэн гэж бодож байгаа бах та тий. Вьетнам. Вьетнам. Нэр гоё юм уу? Вьетнам ингэ даасаа. Тэрний үгс үг юм. Тэр Вьетнамаар тэгж хэлд юм уу? Юу гэсэн үг юм? Хүн тэгж ярьж ирсэн юм хаашаа? Вьетнам штэ. Вьетнам. За ойлгосон. За ойлголоо. Тэгээ хамгийн гоё нь тэнд юу ийсэн? Бидүндээс. Бидүндээс хэлсэн штэ. Гүштэй чи надад хэлээгүй штэ. Вьетнамд юу гоё байсан гэдэг хэлээгүй штэ. Тэнд гоё далай байсан юм уу? Амтан байсан юм уу? Тоглоом байсан юм уу? Юу байсан? Хэрэг сандгүй. Хэрэг. Чи очсон газараа сандгүй юм уу? Би шилсэн гадар дээрээ санаж. Чамд Бээжин яасан гэлээ чи?
Автобусаар яваад яасан гэлээ? Унтаг автобусаар би боолоо болоод. Тэгээ яасан? Тэгээд Үйлсэн үү? тэгээд Дахиж ер нь гадаад руу явах юм уу шиг Монголдод байж ах юм уу? Энд тэнд очихоор бөөлж. би тэнд явахгүй зүгээр өөр газар дээр л явдий. Өөр газар дээр явах юм уу? Өөр газар дээр яваа би айлж. Чи аялмааргүй байна уу ер нь? Бээжинд. Танад гэхдээ аав ээж хоёлаа яг аялын ээжлий идэх чи ээж аваагаа даахгүй тусдаа л байж ах юм уу? Найз байна уу чамд? Миний сургуулийн нэг. Сургуулийн найз хэн бэ? Ярангуйд. Ариун гүнжтэй. Хэн гинэ? Ярангуйд. Ярангуйд. Яруу гүнжтэй. Захад. Ярангуйд. Ярангуйд. Мөн үү? Биш үү? Арин ингэж шүү. Ярангуйд. Ярангуйд. Биш юм уу? Яран. Яран. Гүнжинд. Мөн үү? За. Хэлдэг нэр. Яран гүнжинд. Ярангуйд. Ярангуйд. Би ч уг нь айгу гайгүй л хэлтэй гэж утсаж ирээсэ чадахгүй байна уу? За чи намайг ингээд гайгүй ярьдаг байсан чи яач вэ? Харин тий уг нь гайгүй ярьдаг байсан байхгүй юу? Чи яач вэ? Нэг л биш болчлоо. За яах вэ? Би чиний хажууд бас жоохон сэтгэл хөдлөөд бас сандраад байна л да. Тэ чи бас юм мундаг юм болохоор тэр чи биш та одоо яг тэр сайн найзтай биш тэ минь түргээд ингээд сайн уу гिच заа юу. Тэгээд нэвтрүүлгээ дуусгая. Үйл мэдэх цаан чинь бүр ажиллаа ихгүй шал өөр юм хийгээ суугаад байна. Үйл мэдхээ сайн уу? Нэвтрүүлгээ дуусгах гэж байна. Тийм одоо би тэр найзтай яах гэж байгаа илээ? Минь төрөхгүй чинь. Бэлгөө. За. Би сасаа дүүлээ уншихыг. Юу гинэ? Хэрмээ унших хэлээ. Дахиад хэрмээ унших юм уу? За үйл мэдхээ одоо чи балгаагаа өмсчихдөх үү? Энд чи одоо нэг үйл мэдэх үстэй. Чи нэрээ хэрэмний ард хөгжимдөх гээд байгаа юу? Би бодаагаад байна. За байж одоо яг за хөгжимтөөгөө эхлэх гээд байна шүү дээ. 1 2 3. Ясгар тав шүүлээ. Сатан хоёр зихтэй. Готос амар түүдэг. Борхоо хөрөн хэрэм. Гой. За баярлалаа. Би тэгтээ нэвтрүүлэг дуусгаар чамд өгнө. Болоогүй би бэлгээ өгье л доо. Ингээд чи нөгөө нэг гой сая хэрэмний тухай шүлэг уншлаа. Энд дэжтэй зөндөө олон гой үйлгээр, шүлэг. За тэгэл ерөөсө хүүхдийн дуртай бүх юм гой сэдв байгаа хаа гэж их чинь бодож ин заа юу. Миний хөө бүх номыг аавтайгаа ээжтэйгээ бүгдээрэнтэй нь уншаараа за. Өвөөгөө сайн хичээлээ хийлгүүлээрээ. Хуулан бичлэгээ сайн хийгээрээ заа юу. За одоо чи сууж байгаа дэж байж л да. Өгнөө би. Чи нөгөө ариун хэн блэ яа. Нэрэн донжид. Найз чи нэрийг Ярангуйдтэй минь түргээд ингээд ингэж гээд агаар юм өсөлт явуулчих заяа. За. Ингэчгүй. За одоо би яа. Палаж байгаараа ингэж. Хүй за. Юу гэж тэгж байгаа юм чинь октод палажа хамаагүй тэгж бас хормог нь хөдлөж болдгоо байхгүй тий. Зөвхөн баяртай гэд одоо үзэгчтэй хэлэн заяа. Одоо зочныхоо нэрийг дахиадыг танилцуулчихтай болно. Юу гэж мартсан. Энэр. Би үйл мэдэл хэлэх юм аа. За ингэж ерөөсөө миний хүн түрүүч шиг бүх үсгээрээ хэлээд нэрээ хэлчих заяа. За. Энэр. Зүйтэй. Хэдэн настай л үтгэе. Йоо 6-гаа удыг чэйжилжсэн үү? Хараа тэр 6 гэд ийм мондагштай манай энэр харж ийн үл мэдхээ. За. Баярлалаа. Та намайг одоо мартаагүй. За хүүхдүүдээ баяртай гэдгийг байж. Гоё ингэж мингийштэй гурлаа заа. За дараа чи нэг дүү. Баярлалаа.